хууль эрх зүйн болон эхэлж байна. Өнөөдөр өмгөөлөгч галхуу битэрийн зүгээс иргэний хууль заасан зээлийн гэрээний зохицуултуудын талаарх ойлголтыг сонсогчдод хүргэх болно. Сайн байцгаана уу сонсогч нараа. Тэгэхээр Амар битэрийн зүгээс өнөөдөр зээлийн гэрээний талаар ярихаар бэлдэж ирлээ. Тэгэхээр юун түрүүнд иргэний хуульд ер нь ямар зээлийн ярилцаануудыг зохицуулсан байна вэ? За Монгол улсын иргэний хуулинд бол зээлийн гэрээ гэхэлэр иргэд хоорондын зээл, мөн банкус одоо санхүүгийн байгууллагын хоорондын зээл, мөн барьцаалын зээлтүүлэх буюу хуучнаар бол нэг ломбардны зээл гэж байгаа шүү дээ. Эдгээр харилцааг бол иргэний хуулиар бол зохицуулсан байдаг. Тэгэхээр яг хамгийн түрүүнд одоо иргэд хоорондын зээлийн талаарх харилцааг бол ярьсан зүйтэй байх юм. За тэгэхээр иргэний хуулийн 281 дугаар зүйлэн гэдэг сонсогч нар маань бас цээжлээд авахд бас гэмгүй бах те 281. За энэ дээр юу гэж заадгүй гэхээр иргэд хоорондоо 281-ийн нэг дээр зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлэгчийн өмчлөл буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх зээлдэгч нь шилжүүлсэн эд хөрөнгийг ижил төстэй тоо төрөл чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус хүлээнэ гэж үйлчилсэн байдаг хуулиндаа бол. Тэгэхээр хуулийн зохицуултуудыг ингээд харах юм бол зөвхөн мөнгө биш вэ тийм ээ? Тий, зөвхөн харилцаан дээр бол мөнгө бол биш байгаа тийм. За яг хөө бид нар бас мэдэж авал зөвлөлттэй нэг зохицуулт байгаад байгаа энэ дэр. Юу гэхээр ковидын дараагаар 2023 оны 3 сарын 1-ний өдөр мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гэж шинээр батлагдсан хууль гэдэг. Одоо дагаж мөрдөд явж байгаа бол. За энэ хуулиар юу гэсэн бэ гэхээр хуучнаар бид нар өдрийн зээлдэгч гэж маш өндөр хүүтэйгээр зээл өгдөг авдаг хүмүүсийн талаар бол баггүй мэдэх бахсан сонсогч нар маань. 10% зээл, 20% зээл те. Хоногийн хүүтэй зээл гэж ярддаг. Тий, зээл чөлөөл ингээ маш өндөр хүүтэйгээр ингээ зээл яваад байдаг. Тэгэхээр энд яг зээлэр ингээ дагнаад бас нэг үйл ажиллагааныхын чиглэлд дагнаад явдаг хүмүүс баггүй байсан учраас эдгээр хүмүүсийн хүүн маш өндөр байна гэж үзээд энэ хүүгийн хэмжээг бол хязгаарлаж өгсөн гэсэн үг. Энэ хуулиар. Тэгэхээр хязгаарлах мөн тусгай зөвшөөрөл болгодог. Одоо магадгүй хин нэгэн мөнгө бусдад зээлээд зээлийн хүүгээр одоо амьдрдаг хүмүүс байж болно шүү дээ. Ийм үйл ажиллагаа эрхлэж байгаа бол санхүүгийн зохицуулах хорон дээр сургалтанд суугаад тусгай зөвшөөрөл одоо гэрчлэгээ аваад татвар төлөгчийн бүртгэлтэй болоод тэгээд одоо санхүүгийн зохицуулах хороноос хүүгийн дээд хязгаарыг бодлогын зөвлөл гэж одоо зөвлөлийн гишүүдийн хурлаас одоо хүүгийн дээд хэмжээгээ тогтоож өгч байгаа. Тэгэхээр энэ хүүндээ одоо тааз хүүндээ хүүгээс доош хүүгээр хүүлээд татвараа төлөөд ийм албан ёсны яг ийм үйл ажиллагаа эрхэлдэг эргэн хүн гэдэг статустай болж байгаа. За магадгүй нөгөө энгийн иргэд хоорондоо энэ одоо энэ талаар бол иргэд маань төдийлөн мэдээлэл өгöd байгаа шүү дээ. Энгийн иргэд хоорондоо зээлийн гэрээ байгуулах гэж байгаа бол иргэний хуулийн дээр бас хүү тооцох нь хязгаарлаад өгсөн байна. Өмнөх хуультай холбоотойгоор. Юу гэхээр нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээ байгуулж байгаа тохиолдолд хүү тооцож болно иргэд. Байнгын бол хүү тооцох эрх хаалт болчихно л гэсэн үг. Яг саяны зохицуулт бол 2022 оны 11 дугаар сард орсон нэмэлт өөрчлөлт байгаа тий. Тэгэхэд мөнгөн зээлийн эрхлэх үйл ажиллагааны тухай хууль батлагдсантай холбогдуулаад ямар хэмжээний мөнгийг зээлж болох талаар бас зохицуулсан байгаа тий. 10 сая төгрөг дотор байх юм бол дүүргээс зөвшөөрлөө аваад явна. 10-аас дээш 300 сая хүртэлх зээл олгож байгаа иргэд маань бол санхүүгийн зохицуулах орон дээр хэлсэн. Бүртгэлтэй явах хэрэгтэй. Ийм зохицуултууд байгаа. За тэгээд 300 сая төгрөгийн хүртэлх зээл олгож байгаа бол заавал санхүүгийн зохицуулах ороонд бүртгүүлэх хэрэгтэй болж байгаа. Тэгээд нэг ийм сонирхолтой юм болсон мэлээ л дээ. Юу гэхээр натрот дээр зээлийн гэрээ байгуулахад тоол төгөлцсөн бэл. Автоматар. 281-ийн зохицуултаар ч нөө бичгээр байгуулахгүй бол хүү алдаад байгаа шүү дээ зээлийн гэрээ. Тэгээд заавал бичгээр байгуулахаар болчихжин тийм ээ. Тэгээд натрот дээр очиод гэрчлүүлэнгүүт 1 2 3 гэд 3 ба түүнээс дээшээ болчихгоот чи хэрвээ яг таны хэлсэнчлэн санхүүгийн зохицуулах орон ч юм уу нийслэл бүртгэгдээгүй тохиолдолд хүү авах эрхээ бол алдаад л. Энэ бас нэг хуулийн онцлог ойлголт байгаа юм даа. Тэглгүй яах вэ? За тэгэхээр яг энэ дээр 3 буюу түүнээс дээш гэдэг маань бол практик дээр гарч ирж байгаа тоо байхгүй. Иргэний хуулиндаа нэг удаагийн шинжтэй ашиг олох зорилгогүйгээр талууд гэрээнд хүү тооцож байгаа бол бичгээр байгуулна л гэсэн юм байна.
Хуучин бол одоо хуульчин нар маань ингэж зөвлөдөг гэсэн шүү дээ. Зээлингэрээ бол иргэд хоорондоо чөлөөтэй идэг амар болон бичгээр те. Магадгүй хүү тооцож байгаа бол заавал бичгээр байгуулах хэрэгтэй гэдэг хуулийн ганцхан шаардлагыг л ярьдаг байсан. Ганцхан шаардлага те. Тэгвэл нэг удаагийн шинжтэй ингээд үйлдэлийг бол магадгүй ингээ хүүгээ тооцож болох юм байна иргэд хоорондоо. Тэгвэл байнгын шинжтэй одоо нөгөө үйл ажиллагаа эрхэлж байгаа бол заавал санхүүгийн зохицуулах орноос зөвшөөрөл аавна. Энийг нь хянаатаага одоо юу гэдэг яг хяналт гэхэд бас хэцүү л те. Нөгөө одоо бүртгэл явагдаад шүү дээ нотрот дээр. Нотротор ороод зээлингэрийг бас нотротор заавал батлуулах алба байхгүй. Сонсогч нартай хэлэхэд те. Магадгүй нотротор орё гэж байгаа тохиолдолд бол нотрот бол өөрөө захин болцсон байгаа даа шүү дээ. Бүх баталж байгаа юмнууд маань захинд одоо ингээд архивлэгддэг тийм үү. Миний нотротор хичнээн удаа үйлчлүүлжсэн байна. Ямар гэрээ хэлцэл батлуулж исэн байна. Хичнээн итгэмжил төлөөлөл авч исэн байна гэдэг маань бүгд захимар одоо шүүгэл гараад ирнэ гэсэн. Ийм өнгөлөөр ороод нотротын үйлчлэгээдсэн дээр нь бол байгаад байдаг. Тийм. Тэгэхээр энэ дээр одоо юу гэдгийг 3 буюу түүнээс дэше бол нотрот баталгаас татгалзаж эхэлж байгаа юм байна шүү дээ. Энэ бол зүйтэй л дээ захин болсонтой холбоотойгоор. Гэхдээ яг хэдийгээр нөгөө би сайн хэллээ шүү дээ. Заавал нотрот орох алба байхгүй. Бичгээр байгуулна л гэдэг ганцхан хуулийн шаардлага байхгүй. Хүү тооцож байгаа тохиолдолд. Тэгэхээр магадгүй нөгөө иргэдийн хооронд бусдаас өндөр хүүтэй зээл авсан хуулиа мэдэхгүй те зөвшөөрлгүй этгээдээс одоо нөгөө тусгай зөвшөөрөл аваагүй этгээдээс өндөр хүүтэй зээл авсан тохиолдол энэ маань шүүхтэр маргаан үсэд ороод ирнэ. За тухайн гэрээг нотротоор батлуулаагүй зөвхөн бичгээр байгуулсан гэж үзье те. Энэ тохиолдол хэрхэн яаж одоо тэр энэ хүн бол байнга зөвшөөрлгүй зээлийн гэрээ байгуулж хүүлж байгаа бол хүү авах хэрэг муу андлаа алдчихж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хариуцагч буюу нөгөө зээл авсан иргэн маань хэрхэн өөрийнхөө эрх ашиг хамгаалах вэ гэдэг дээр бас яаж энэ маргаанд ялах вэ гэдэг асуудал бол нэгдүгээр тавигдана. За энэ дэр магадгүй нөгөө бяцхан хэмжээний зөвлөгөөг тий. Нэгдүгээр санхүүгийн зохицуулах яг энэ маргаан дээр явж байгаа бол хариуцагчийн зүгээс нэгдүгээр санхүүгийн зохицуулах ороос энэ хүн нөгөө зөвшөөрөлтөө мүү зөвшөөрлгүй мүү гэдэг нь шүүхийн журмаар шүүлгээд гаргаад ирж болно. Эхний шалгах. За хоёрдугаарт нотротчдын танхимаас энэ хүн өмнө хичнээн удаа зээлийн гэрээ нотротоор орж батлуулж ирсэн бэ гэдгийг бас үйл баримтыг отлого баримтыг гаргуулад авчиж болно. За ингээд бүр огт байхгүй байх юм бол шүүхийн одоо нөгөө архивоос ч юм уу захин зангаас тий яг энэ хүнтэй холбоотой энэ хүний нэхэмжилтэй эснэн зээлийн гэрээний маргаан явж ирсэн бэ гэдгийг магадгүй шүүхийн журмаар тодруулах отлого баримтаар татуулж шалгуулах боломж бол нээлттэй байгаа шүү дээ. Ингэснээр яг хөглөр тухайн иргэн маань санхүүгийн зохицуулах оронд ямар ч огт зөвшөөрлгүй гэдэг маань ерөнхийдөө өндөр хүүгээр хүүлээд байна л гэсэн үг байхгүй. Нэгэнтээ одоо зээлийн харилцааны талаар ярьж байгаа юм чинь зээл болон хүү алдангийн талаар бас ярих хэрэгтэй баг тийм ээ. Тэгэхээр алдангийн зохицуултуудын талаар та. За алдан бол яг 0.5-аас хэтрэхгүй өдрийн гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.5-аас өдөртөө хэтрэхгүй мөн нийт алдангийн хэмжээ маань бол үндсэн гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн 50%-аас хэтрэхгүй гэсэн хуулийн зохицуулт байгаа. За алдангийг бас нөгөө талууд заавал зээлийн гэрээхгүй үүргийн гүйцэтгэлтэй холбоотой бүхэл гэрээнд бол тусгаж өгч болно нээлттэй. Гэхдээ энэ дээр бол хязгаар гэж байгаа даа. Алдангаа яг алдан тооцож байгаа бол бас бичгээр байгуулна. Заавал бичгээр байгуулна. Гэрээгээ. Тэгэхээр хязгаар маань 0.5. Магадгүй л нэг үнийн дүнгээр нь жишээд явуул сонсогч нарт маань бас ойлгомжтой байж магадгүй тийм үү. Хоёр этгээдийн хооронд зээлийн гэрээ байгуулахдаа за магадгүй 100 сая төгрөг гэх тэгш тоогоор байлаа те. Огт төлбөрөө төлөхгүй байгаад ах юм бол өдрийн 0.5%. Тэгэхээр хэд вэ 50,000 төгрөг. За магадгүй мэдхгүй. Тэ нэг 50 100 саяас ч бол 500,000 болох юм байна шүү дээ. За 500,000 төгрөг. За өдрийн 500,000 төгрөгийн алдан явна. Гэхдээ энэ маань нөгөө өдрөөр нэмэгцээр байгаа 100 саяхаа 50% буюу 50 саяас хэтэрч болохгүй гэсэн үг байхгүй. 50 сая дээр ирж зогсно алдан. Үүнээс цаашаа юу гэдэг алдан бодож болохгүй л гэсэн үг. Тэгэхээр магадгүй зарим хүмүүс маань алдангийнхаа хэмжээг 0.5-аас хэтрүүлээд бодчихдог. Эсвэл шүүгд нэг хэмжлэхтэй 50% нийт үнийн дүнгийнхаа нэг 50%-аас нэг хэтрүүлээд нэг хэмжил гаргацдаг. Энэ тохиолдолд бол таны гаргасан нэг хэмжлийн шаардлагаас
тухайн хэсгүүд бол хангагдахгүй л гэсэн үг. Үндсэндээ бол улсын тэмдэгтийн хурамж эдийн засгийн хувьд бас хүндрэл учруулж болцсохгүй нөхцөл байдал байна. За ямар ч байсан иргэд орондын зээлийн харилцаа бол нэг юм зохицуултууд ерөнхийдөө нь болол авч үзүүл юм байна. Тэгэхээр дараагийн нэг асуудал юу вэ гэхээр банк зээлийн үйл ажиллагаа эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж бас иргэний үеийн зохицуулт байгаа тийм ээ. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор мэдээллийг та хүргэж. За банк зээл энэ дээр бол яг онцлог нь юу вэ? Онцлог нь гэвэл энэ тусдаа хуулиар бас иргэний хуулиас гадна давхар хуулиар зохицуулагдана. Тэгэхээр банкнаас олгож байгаа зээл мөн зээл бол хүүтэй болон хүүгийн хэмжээ янз бүр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр иргэд маань яг тусдаа хуулиар Монгол банкнаас тавьж байгаа шаардлага бол тухайн банк бол зээлдэгчийн эдийн засгийн боломж болцоог харж үзсэн судалсны үндсэн дээрээс тухайн зээлийг бол олгодог. Зээлийн харилцаа бол тун ойлгомжтой ингээд. Одоо банкны зээлгүй хүн байхгүй болчлаа төө. Бүгд л ипотекийн зээлтэй. Бүгд нөгөө зээлээ судлуулж ийн гээл яадаг. Тэгэхээр энийг бол нэг дэлгэрэнгүй яриад байх шаардлага бол байхгүй байх гэж бодчих. Тэгэхээр хоёулаа энэ дугаараар аль болох хуулийн нөгөө шин содон нэмэлт өөрчлөлтүүдтэй сонсогч нарын маань мдээгүй өнгөрцөн байгаа зүйлүүд мэдэхгүй яваад байгаа зүйлүүдийг ярьсан илүү сонирхолтой байна. Би нөгөө иргэд хоорондын одоо 281 зохицуулсан байгаа зээл байгаа шүү дээ. 451 зохицуулаад байгаа энэ зээлэн дээр нөгөө нэмэгдүүлсэн үг гэдгийг таныг илүү хэлсэн агуулгаар. Тэгэхгүй нөгөө анц хэрэглээд байгаа шүү дээ алданга. За даан зэрэгдэг банкч гэж юу байхгүй шүү дээ. Яг нөө иргэд маань бас нэг юм зөрүүтэй ойлголттой байхыг үгүйсэхгүй учраас алдан гэж зүйл байх юм уу байхгүй юм уу нэмэгдүүлсэн үү гэдэг тэр талаар би бас таныг мэдээлэл хүргээсэй гэж хүсэж байгаа. За. Тэгэхээр яг банкн дээр бол анц буюу нэг алдан гэж сайн 0.5% хуулийн яриад байгаа шүү дээ. Банкн дээр 0.5 гэдэг огт ойлголт байхгүй. Юу гэхээр нэмэгдүүлсэн хүү. Хэрвээ нөгөө зээлийн хугацаанд төлөхгүй байх юм бол яах вэ гэдэг асуудал байхгүй юу? Тэгэх юм бол үндсэн хүүгийн 20% тэнцэх хэмжээний хүүг нэг сар тутамд бодож явах юм. Тэр нь бол нэгээс үүргээ гүйцэтгэхийн төлөө торгож гинэ л гэсэн үг шүү дээ. Гэрээний хариуцлага асуудал. Гэрээний хариуцлага асуудал. Гэхдээ нөгөө алдангийг бодвол харьцангуй бага. Магадгүй юу гэдэг за банк ч одоо 10% гэж байхгүй л тэ хүн тэ дунджаар хийчихдэг юм. Хоёул нөгөө тэгш тоогоор ярьчвал сонсогч нарт маань ойлгомжтой ч магадгүй нөгөө 10% хүүтэй банкны зээл гэж зүгээр жишж байгаа шүү дээ. 10% хүүч гэж байхгүй бах. Байхгүй нэг 13-аас 17, 18 орчим ч юм уу хувийн хүүтэй. Яг жилийн шүү дээ. Би зүгээр нөгөө магадгүй зээлээ төлөхгүй сарын 10% гэдэг нөгөө тэгш тоогоор яваад байгаа байхгүй. Сарын 10% хүүтэй гэж бодоход төлөхгүй байх юм бол төлөөгүй хугацаанд нь 10% нь 20% гэхэлэр чинь 2% хүү төлнө л гэсэн үг байхгүй. Цаашаа нөгөө төлөөгүй зээлийн гэрээний хугацаа дууссан. Төлбөрөө төлөхгүй байх юм бол тэр хугацаанд нь бол үндсэн зээлийн хүүгийн 20%-аар цаашаа үргэлжлээд хүү төлөөд бодогдоод явна л гэсэн үг. Үндсэндээ энэ бол иргэний хуулинд зохицуулсан банк эрх бүхий үйл ажиллагаа явуулаад байгаа этгээдүүд байгаа шүү дээ, тийм. Тэр байгууллагуудыг бас хязгаарлаж өгч байгаа. Иргэдийг үргийн дарамтнаас хамгаалах зорилготой зохицуулт байна гэж хараад байгаа. Яг аль талд нь нэг талдаа бас өөргөжүүлж байгаа шүү дээ зээлийн. Яг зээлийн гэрэн дээр бас нэмээд хэлэхэд юу л да. Зээлийн гэрээ байгуулж байгаа тохиолдолд хугацаа хүү бол маш тодорхой байх хэрэгтэй тийм үү? Магадгүй нөгөө зээлийн банк ус болон бас нэг зээлийн гэрээний харилцаан дээр нэг алдаа гараад идэх шүүхд гаргасан юм. Нэг хэмжлүүдийг харахаар. Юу гэхээр за 1 жилийн хугацаатай зээл авчлаа гэж бодъё хин нэг. За тэгвэл жилийн хугацаанд за сарын хэдэж байдгийн 2 3 4% хүүтэй гэж бодъё л да. За тэгээд жилийн хугацаанд зээлээ төлөхгүй ингээд хоцорчлоо одоо ингээд шүүх рүү шилжиж байдаг юм уу банк хүлээх шатанд орчлоо шүү дээ. Үндсэндээ гэрээнийхээ үүргээ биелүүлэхэ болцсон. За ингээд болцсон тохиолдол яг үгээр за жил 12 сар тийм үү. 13 дахь сар дээр хүү бодохгүй. Тухайн гэрээний зээлийн гэрээний хугацаа дуусчихж байгаа. Үндсэн юугаар бол бодохгүй гэсэн үг. 13 дахь одоо нэг 12 сар маань дууслаа. 13 14-гээ цаашаа төлөхгүй банк юм уу банк ус нь хүлээгээд иж болно шүү дээ. Энэ хугацаанд бол хүү ерөөсөө бодохгүй. Харин нөгөө нэмэгдүүлсэн хүү гэдэг юм аа бодно гэсэн үг. Тэгэхээр хүү маань үндсэндээ хэдийн 5-1 л гэсэн үг шүү дээ. Үндсэн хүүгийн 5-1 20% гэдэг чинь. Ингээ буураад явчих юм.
За тэгээ магадгүй одоо юу гэдгийг шүүхэд гаргасан хэмжлэлүүдийг ингээ анзаараад тахлаар банк ус ч юм уу банк дэлгэтэл банк усууд дээр ийм алдаадлгүй гардаг. Хүүгээ өргөжлүүлээд бодоо явцсан байдаг. Тэгээ яг нөгөө банк усын хуульч орж ирж байгаа шүү дээ мэтгэлцэх гээд хэмжлээ гаргаад. За тэгэхээр нөгөө хуульч маань бол өөрөө мэдээд идэг. Илүү нэхэд байгаагаа ойлгож байгаа байхгүй. Ойлгоод идэг. Гэхдээ тэрэн дээр яагаад тийм зүрх үүсэж байгаа юм бэ? Санхүү одоо нэг нэхлэнгийн хүмүүс одоо санхүү тооцоолол хийж байгаа хүмүүс шүү дээ. Тэдгээр хүмүүс маань нөгөө хуультайгаа одоо уялдахгүйгээр энэ зээлийн гэрээ одоо юу гэдэг 6 сараар хэтэрсэн байна гэд тэг хэтэрсэн 6 сар дээр нь үндсэн үгээрээ бодоод хэмжил гаргаад одоо ийм дүнгээр шаардаа гэж явуулчихдаг. За тэгэхээр нөгөө хуульч маань яах юм мэдээд байгаа ярина цаашаа тэрүүгээрэл нэхэд тэг дийлэх тохиолдол энэ дээр яадаг л та шүүхтэр бол хариуцагчийн талж идэт байдаг. Тэгэхээр нөгөө банк усуд маань ингэж ойлгодог байхгүй. Бид нар бол одоо юу гэдэг хэдийгээр мөнгө үлдэх юм үйл ажиллагаа хийдэг ч гэсэн Монгол улс татвар төлөөд хуулийн дагуу явж байгаа гэдэг. Хуулийн дагуу явдаг юм. Бид нар бол хариуцлагатай байгууллагуудаа. Гэтэл шүүх байгууллага маань биднэрт айгүй тийм хайргүй хандж байна тий. Ялгамж дандаа л нэг зээл авсан хүмүүсийн толгойг нь илгэн. Бид нар санхүүгийн хариуцлага одоо бүх юмыг ингээд чангруулад одоо юу гэдгийг хариуцлагажуулаад явж байгаа татвараа төлж байгаа хариуцлагатай байгууллагуудтай татвар төлөгч нар агт бидний хэмжилсэн үнийн дүнг дандаа ингэж буулгадгаа гэд зөрүүтэй ойлголт. Энийг бол би зүгээр тухайн байгууллагын эдийн засгч хуульч хоёр хоорондоо уялдаа холбоо муутай байна л гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр нэг зүйлийг нь бас хэлэхэд иргэний эрх зүйн бас сонио ойлголт. Шүүхтэр хэрэг маргаан явж байхад зохиогч талууд маргалдагч талууд маань маргаагүй үйл баримт дээр шүүх бас дүгнэлт хийдэггүй. Тэгэхээр зарим тохиолдолд иргэд маань сонсогч нар маань яг тухайн зээлийг зөв боц үгүйг нь өөрсдөө тооцож үзэхгүйгээр очиод хүлээн зөвшөөрөх эсвэл эвлэрчхээр шүүх та нарын хүсэл зоригийн илэрхийллийн ч дагуу буюу эвлэрснээр нь дуусчихдаг. Тэгэхээр таны ярианаас нэг зүйл бол тодорхой болж байна л доо. Хэрвээ иймэрхүү нөхцөл байдал байгаа бол хууль чимгүүлэгчээс зөвлөгөө аваад тооцоолол хийж үзэх хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр өөрөө очиж шууд зөвшөөрчих юм бол тэрийг нь шүүх баталгаас өөр аргагүй байдалд орчдөг. Тэгээд хожим одоо хин нэг буруудах боломжгүй ийм нөхцөл байдал үүсэж байна. За, иргэний хуулийн дээр энийг одоо ингээ орхичээ. Хоёулынх нь бас ярилцах цаг маш товчхон байдаг болохоор 3 дахь зээл барьцаалан зээлдүүлэх. Борооны дараах мөөг шиг ламбардууд яг хайж ба. За яг ламбард гэдгээр нь явал сонсогч нар маань илүү ойлгох байх. Илүү ойрхон сонсогдох байх тий. Яг л ламбард гэдэг дэлхийн хаанч ламбард л гэж явдаг юм билээ л дээ. За энэ нэр томьёог нь өөрчлөөд барьцаалан зээлдүүлэх төв гэд өөрчилсөн байна. Хуулиараа. Тэгэхээр би нөгөө подкастынхаа эхэнд бол хэлсэн шүү дээ. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны 3 сарын 1-ээс дагж мөрдөд эхэлсэн. За энүүгээр нэг иргэд хоорондын хувь зээл хийдэг хүмүүсийн асуудлыг шийдвэрлсэн талаар бол хэрхэн зохицуулсныг нэвтрүүлгийн эхэнд бол ярьсан тийм үү. За дараагийн энэ хуулийн маань үндсэн зохицуулсан харилцаа бол нөгөө барьцаалан зээлдүүлэх төв буюу бидний хэлцэнснээр ламбардны үйл ажиллагааг хуульчилж өгсөн, наривчилж. Өөрөөр хэлбэл ламбард гэдэг байгууллагууд маань өөрийн гэсэн зохицуулалттай хуультай болсон гэсэн. Тэгэхгүй бол бас болохгүйсэн тий. Дурын ламбард руу орохоор ч одоо юу гэдэг вэ? 10%, 15% хүний хувьд ямар ч цензургүй хандаадсан. Тэгээ яг энэ хуулийг анх гаргахад бол миний зүгээс бол эсэргүүцчихсэн л та. Яг тэгэхээр энэ чөлөөт зах зээл, чөлөөт эдийн засгаар явах ёстой асуудал. Нэг талаарс нь харах юм бол. Магадгүй 2 ламбард зэрэгцээд ажиллах, нэг нь 7 хоногийн 7, нэг нь 7 хоногийн 3 гэж гэдэг юм уу гэнэ. Энд чинь чөлөөт зах зээлээр өрсөлдөх байхгүй. Тэгэхээр бүгдийн нэг хэвэн цутгацсан юм шиг 4.5 гээд бодлогын зөвлөлөөс хүүгийн дээд хязгаарыг заагаад өгсөн одоогийн байдлаар. Тэгэхээр одоо ажиллаж байгаа барьцаалан зээлдүүлэх газар буюу ламбард бол хамгийн дээд талдаа 4.5% хүү. Нэг сарын хугацаанд. Бүтэн сар гэдгийг заавал бүр манайхан ч ламбард ч 7 хоногоор аваал нөлөө 7 2-7 хоногоор л яваад идэх юм шиг байлаа шүү дээ хуучин жишгээр бол.
Тий 10 14 мөрхүү байна. Тий. Янз бурлаа. Одоо бол 1 сарын 4.5%-аас хэтрүүлэхгүй хүүг. Тэрнээс доошоо бол байж болно. Хамгийн дээд хязгаар нь 4.5 гэд санхүүгийн зохицуулах орноос бол хүүгийн дээд хязгаарыг тогтооцсон байна. Тэгэхээр сонсогч нар маань одоо сонсож байгаа юм бол энэ талаар сонирхож байгаа юм бол те бүх ломбарднуудын хүүгийн дээд хязгаар нь 4.5 болсон шүү гэж тунхаглаж байна гэж байгаа. Одоо мэдээллийн чанартай. Энийг мэдхгүйгээс болоод юу гэдгийг одоо хуучин жишгэрээ явж байгаа газар ч бас байгаа үгүйсэхгүй л дээ тэр нэг. Бас нэг шинэ ойлголт байгаа. Тэр нь юу вэ гэхээр хүмүүс мань 50 аячлаа гэдэг те. Алдцсан ч гэж ярьдаг. Тулгаал хайсан ч гэж ярьдаг. Энэ талаарх зохицуултыг таасан. За мэдээж яг нөгөө барьцаалан зээлдүүлэх төвөглөлөөр газар гэхэлэр ч одоо нэрнээс ойлгомжтой байна шүү дээ. Юма барьцаан тавих нь. Барьцаатай зээл байхгүй энэ маань өөрөө. Онцлог нь. Барьцаан дотроо заавал нөө хөдлөх хий төрөнг барьцаалдаг. Үйл хөдлөхийн төрөнг барьцаалахгүй. Тэгэхээр барьцаалан зээлдүүлэх газар маань хөдлөх одоо нийтлэгтэй л үүдгийн үн тэдлэл, гар утас ноутбук, өөр юу ч гэдгийг автомашин, гар утасны дугаарч гэдэг юм янз бүрийн юм авч байгаа цахилгаан маргааднаар тий. Энийг барьцаалаад талууд хоорондоо үнэлгээгээ тогтоогол хэрэг болсон үнийн дүнгээр авд зээлингээрээ байгуулад хавсралтаар барьцааны гэрээ байгуулж гэнэ гэсэн үг. За магадгүй ингээд барьцаанд эзүүлсээ тавиад үүнийг одоо нөгөө хугацаанд зээлээ төлж чадахгүй алдчихлаа гэж манайх нь яриад байдаг шүү дээ. За тэгэхээр яг ингээ алдаад хайчих юм уу яах юм гэдэг дээр бас хэрэгтэй болов гэсэн мэдээлэл өгье те. Хуучин бас нэг ийм зөрчил гараад идэг гэсэн те. Алдсан гэж бодоод ч юм уу хайчаад эсвэл хэсэг хугацаа өнгөрснөхийн дараа мөнгөө барьж очиж авъя гэхээр байхгүй болсон гэдэг. Өө зарцсан тэрий чи хураацсан гэж яриад байдаг гэсэн. Хураагдсан гэж те. За тэгэхээр энэ дэр шинэ хуулиараа юу гэж одоо энэ юу л да мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль, иргэний хууль, мөн хөдлөх болон эдийн бус эдгэрэнгийн барьцааны тухай хууль гэдэг 3 хуулиар энэ харилцааг зохицуулж байгаа барьцааны асуудлыг. За юу гэж зохицуулдаг вэ гэхээр барьцаанд хураагдсан эд зүйлсийг дуудлага худалдаагаар худалдан борлуулна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт яг үгээр тухайн барьцааны гэрээ байгуулсан эд зүйлсээ алдаж байгаа этгээд нь шүү дээ. Тэр этгээд маань өөрөө худалдан авах гэж олж ирээд газар дээр нь одоо зээл чөлөөлнө л гэж гэсэн ойлголт л та. Зээлээ чөлөөлүүлж болно. Үгүй бол тухайн яг эд зүйлсийн тогтсон зах зээлийн бирж дээр худалдаална гэж байна. Бирж. За ийм л 3 сонголтоор яах юм. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу хураагдсан эд зүйлсийг худалдан борлуулах хэрэгтэй. За яагаад энийг ингээд заавал дуулуудлаа ч юм уу ийм нөхцөл байдлаар худалдан борлуулна гэж заагаад байгаа вэ гэхлээр цаад хугтах нь дуулуудлаагаар худалдан борлуулад тухайн эд зүйлсийн илүү гарсан үнийн дүн биш үү? Илүү гарсан үнийн дүнгийн зээлэгчтэй буцаа олгох хэрэгтэй байхгүй. Үндсэндээ тэгэхээр яг энэ зах зээл энэ өрсөлдөөнийг манай улсын хувьд иргэдэд илүү ээлтэй байлгахын тулд хуулиар маш чанга барьсан байна тийм. Яг зөв. Тэгэхээр энэ дуудлага худалдаагаар худалдан борлуулна гэдэг одоогор бол маадэр тийм тогтсон зах зээлийн тийм юу бол байхгүй байгаа байхгүй. Үйл ажиллагаа явуулах. Гэхдээ энэ тал дээр бол санхүүгийн зохицуулахаар бол тодорхой үйл ажиллагааг хийн яг хийж байгаа юмуд байгаа л та энэ дэр. Тэр бол явандаа нийт дээл болох бах. Одоо ойлаас юмыг цагаас нэр зарлаад явах. Тэгэхээр барьцаалан зээлдүүлэх газар үл одоо юу гэдгийг үүргийн гүйцэтгэлээ хангаагүй зээлээ төлөхгүй байгаа тохиолдолд мэдээлэл хүргүүлэх хэрэгтэй хамгийн түрүүнд. Мэдээлэл хүргүүлснээс хойш 2-7 хоног буюу 14 хоногийн дараагаар барьцааны эд зүйлсийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах эрх нь үүсэж байгаа байхгүй. За ингээд худалдан борлуулад илүү гарсан мөнгийг буцаагаад олох юм байна тийм үү? Магадгүй одоо юу гэдгийг за нэг хоёул жишээгээр л явъя л да 10 сая төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг ломбарданд авчаад юу гэдгийг 2 сая төгрөгөөр тавьчлаа гэж бод тийм үү? За нөгөө зээлийн хүү мөтэйг нэлээд нэг 2 сая 500 ч байдаг юм уу? 4.5-аар бодохоор ч бас л бага болох гэдэг шүү дээ. За олон сараар нь тавьсан хоёул 2 сая 500 сая төгрөгөд авах хэрэгтэй гэж бодъё. Гэтэл
2,500,000 төгрөг өгч чадахгүй хураагдах гэдэг шүү дээ. Тухайн зүйл маань зарагдах гэдэг. Энэ тохиолдолд зээлдэгч маань үнэлгээ хийлгэж болно. Өөрөө нөгөө зарагдахаас өмнө за би өөрийнхөө эзүүлс дээр үнэлгээ хийлгээ хөндлөнгийн компаниар үнэлгээний одоо маш олон компаниуд байгаа шүү дээ. Энэгээр үнэлгээ хийлгээд үнэлгээ хийлгэж байгаа ач холбогдлын үг гэхээр тухайн үнэлгээний үнийн дүнгээсээ одоо нөгөө дуудлага худалдааны маань эхлэх үн маань тавигдахад одоо нөгөө 2,500,000-аас биш дээшээ өсч тавигдах гэдэг шүү дээ. За ийм эрх бол байгаа. За ингээл эндээс дуудлага худалдан борлуулагдаад илүү мөнгө гарсныгаа нөгөө барьцаалан зээлдүүлэхтэй буюу ламбард маань 2,500,000 аваад илүү гарсныг эзэнд нь буцааж өгөх хэрэгтэй байхгүй. Хуулиараа. Тэгэхээр яг энэ зохицуултынхаа дагуу хураагцсан эд хөрөнгөө аваад худалдан борлуулад илүү гарсан мөнгөө өгөөгүй. Ийм зөрчил үйлдсэн тохиолдол хайрлуулаа. Таны одоо өмгөөлжсэн хэрэгүүд донд ч юм уу тохиолдвол хууль бас хэрэгжээд цөөнгөө хугацаанд өнгөрсөн байна. Байлгүй яг зөндөө байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг яг дуудлага худалгаар бол худалдан борлуулах одоохондоо бол тийм зохицуулалт байгаа ч гэсэн практик маань хомсоо байгаа. Орчин бүрдэггүй байгаа. Сайхан хүртэл одоо юу гэдэг нэг цагаан сарын өмнө мөнгө аяга тавьсан. За тэгээд цагаан сараас хүртэл хүүгээ төлөө явж байгаад нэг дунд нь жоохон төлж чадаагүй байсан. Тэгэл цагаан сараар авъя гэсэн чинь байхгүй зарцсан гэдэг. Энэ тохиолдолд яг хүүхлээр санхүүгийн зохицуулахаар бол гомдлоо гаргаад энэ дээр бол зөрчлийн хэрэг нэгдэг тухайн аж ахуйн нэгж байгууллагыг бол зөрчлийн тухай хуулиасаа дагуу торгох арга хэмжээ авч байгаа. Тэгж эрхээ хамгаалуулж болно гэсэн үг. За тэгэхээр нэвтрүүлгийн цаг маань ерөнхийдөө өндөрлөх төгсөн байна тий. За тэгэхээр одоо энэ нүүд илүү гарсан мөнгө бол буцаагаад авдаг нь бол сонсогч нар маань бол ойлгосон баг. Тэгэхээр магадгүй нэг хин нэгэн барьцаалан зээлдүүлэх газруудаар одоо үйлчлүүлэх гэж байгаа үйлчлүүлээд юм алдсан байх юм бол тухайн эзүүс дээр үнэлгээ хийлгээд дуудлага худалдаагаар нь худалдан борлуулад зөрүү мөнгө авч байгаарэ гэж зөвлөе те. Тэгээд нэг зүйлийг бас залруулж хэлэхгүй бол болохгүй бах. Энэ хууль хэрэгжихээс өмнө магадгүй хураагдаад алдсан ч юм уу эд хөрөнгийн тухайн барьцаалан зээлдүүлэх газар хуучнаар ламбардууд аваад ямар нэгэн зөрүү мөнгө өгөөгүй энэ хүмүүст бол энэ хуулийн үйлчлэл хамаарахгүй болчихно. Тэгэхгүй болохоор одоо юу гэдэг нь би энэ хуулиас өмнө ингээ алдсан тэгээд алдсан гэд маргаан үсхийг үүсэх болчихно. Тэгэхээр энэ одоо яг ийм төрлийн зөрчил үйлдэгч маань өөрөө нэгэд барьцаалан зээлдүүлэх газар болчих واخгүй энэ бол. Тэгэхээр зөрчлийн хэрэг хэмжээдүүлэх тухай хууль дээр тодорхой хөнөөлөх хугацаанууд байгаа. Торгуулийн хэмжээс хамаарат арьцсангүй өөр. Тэгэхээр тодорхой хугацаанд нь багтааж одоо юу гэдэг гомдлоо гаргах хэрэгтэй л байхгүй. Эрхээ хамгаалахын тулд. Бас нэг мэдээллийн чанартай юм хэлэхэд юу вэ гэхээр энэ яг зээлийн гэрээтэй холбоотойгоор иргэд маань өөрсдөө төлж чадахгүй болчдөг тий. Гэрээний үүргээ биелүүлж чадхаа өөрсдөө мэдээд яах учраа олохоо бэлчдэг. Яг энэ тохиолдолд бас ламбарч гэнэ үү, банк ч гэнэ үү иргэндээ хэлээд зээлээ төлж чадахгүй боллоо, гэрээгээ цуцлъя гэдэг асуудлыг ерөөсөд тавьдаггүй. Үндсэндээ практик дээр ч гэсэн харагдахгүй л байгаа юм л та. Би одоо Ариг банкнаас 20 сая төгрөгийн зээл авсан 30 сая төгрөг болгож төлж чадахгүй байна. Ингээд гэрээний хугацаагаар нь явах юм бол энэ 40 сая болно ч юм уу те. Тэгэхгүй тулд асуудлыг эртгэн дуусгахъя гэд өөрөө нэхэмжил гаргах бас эрх нь байдаг. Гэтэл хүмүүс маань одоо энэ ойлголт байхгүй учраас хүүдүүлэх хугацаа алдахын нөхцлүүд бүрдээд байгаа. Хэрвээ яг энэ зохицуултаар явах юм бол хүү өөрсдийнх нь эдийн засгийн хувьд хамгаалт болж байна. За хоёулынгийнх нь ярилцах цаг ерөнхийдөө дуусч байна. За яг нэмээд нэг мэдээлэл хэлгээд нөгөө барьцаалан зээлдүүлэх төвд нуус нэг алдан гэдэг зүйлийг бодохгүй болсон байна. Өмнөх банк устдаа адилхан нэмэгдүүлсэн хүү гэж бодож явдаг. Ийм болсон байна. За маш чухал мэдээллүүдийг өгсөнд баярлалаа. За энэ үргэлж сонссон сонсогч нартаа ч гэсэн баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. За баяртай.